Одоо эх орон гэдэг үг бол би одоо ялангуяа сая олон улсын тэмцээнд орохтаа л мэдэрсэн тусгаар тогтсон. Эх орон гэдэг бол ямар үн цэнтэй те сайхан байдгийг. Хамгийн анх бэлтгэл ургатал багш миний хөө Монгол улсын аврагуулна гэж хэлдэг байсан. Тэгэл дөнгөж нэг 11-12 төгсчл за би Монгол улсын аврагуулна гэсэн. Монгол бүх бол зөвхөн хүч бэрийн барилдаан бус, жудаг, ёс, тэсвэр хатуужил, ухаан бэлэг хосолсон өв соёл юм. Монгол түмний бахархал болсон үндэсний бүхий дэвжээнд олон хүчтэн төрөн гарсан. Энэхүү өв уламжлалыг өвлөж, дэвжээнэ уран барилдаанаараа олонний талархлыг хүлээж яваа хүчит бөхчүүдийн нэг бол Монгол улсын Арслан, Батмагнай, Орхонбаяр нар юм. Тэдний барилдаан зөвхөн нэгэн наадмын ялалт, нэгэн даваагаар хэмжигдэхгүй. Харин олон жилийн бэлтгэл хөдөлмөр, тэсвэр хатуужлын үр дүн билээ. Хамгийн анх бол аав маань бүх спортод оруулсан. Чөлөөт бүхний секцэнд бүртгүүлээд сумын те гандмөр багш маань нэрээ тэгээс чөлөөт бүхний дугуйланд явж эхэлсэн. Одоо миний хобби хүсэл сонирхолд аав ээж маань их сайн дэмжиж ийсэн хүүхэд байхад тэр үед яг нийгмийн айгүй идэвхтэй хөтөөсөн юм болгоны дугуйланд бүртгүүлэл явдаг. Тэгэл бүхий секцэнд бүртгүүлэл найз нөхдөд хамт явах бүх хобби тэгэл тухайн үед яг нэг бондгор тийм тарга хөхт байсан. Тэгэл найзуудтайгаа явах сонирхолтой тэгэл явж эхэлсэндээ аав бүртгүүлэл. Ер нь л тэгээд ар багасаа л үеийнхээ хүүхдүүдтэй барилдаал зарим үеийн хүүхдүүдэд авахар ах нартай хүүхдүүд ах нартай унаал тэгэл явж байсан. Тэгээд хамгийн анх 2011 онд одоо өөрөө анхны өгсөл одоо урал багш нар байгаа. Тэгээд мөнгө дуулт багш нар чөлөөтгөхөөр анх бэлтгэх сургуультанд оролцоод хийж эхлээд одоо нэг 15 жил хийгээ явж байгаа юм. Би ямар ч байсан 2019 аймаг начин болтлоо яг чөлөөтгөхөөр дагнаал ер нь бол аймаг үндэсний бүхий барилдаанд барилдахдаа нэг 2-3 хоног бэлтгэлийг л барилждаг бас. Тэгээд яг одоо бол яг үндэсний бүх рүү тууштай орсон бол яг улсын начин болоод 20 оноос хойш яг үндэсний бүх рүү яг түлхүүд цаг хугацаагаа бэлтгэлийнхаа зориултыг ингээд хуваарлаад зориулаад ер нь бол бодорог 100% шахуул өснө бөхтөө бэлтгэх сургалтаа хийж. Сэтгэл зүг бол маш доктортой байлгадаг. Тэгэл ер нь бол бэлтгэл сайтай тамирчин бол сэтгэл зүг өндөр байдаг та. Бус спортоос онцлог нь одоо үндэсний бүх бол цол аавн те. Тэгээд цолоор ам авч барилдана. Тэгээд арт түмэндээ хөндлөгдөн гэдэг. Миний хувьд бол маш том хариуцлага. Энэ бүгдийг одоо нэг дааж явах те хариуцлагыг үрж өгнө гэдэг чинь маш том үүрэг даалгавраа гэж боддог. Ер нь бол тамирчны амьдрал амжилттай сайхан тэр хүртэл бас тэгэл асар их олон юмтай л нүүр тулгарна, бэртэн, ялагдсан, шантарна тэгэл тэр бүхнийг л давж туулаад тэгэл аль болох уртаагаа зорилгын төлөө бүгд л тууштай хөдөлмөрөл нэг тэр өдрийн нэг нар од нэг хэсгүнд л тэр өдөртөө нэг амжилт нь гардаг юм санагдаж байна. Би ч ер нь анх бэлтгэлгээд 5 жил ерөөсөө тэмцээн оролдонд ороод медаль авдаггүй. Ерөөсөө дандаа хожигдол яваад байдаг байсан. Тэгээд хамгийн анх бэлтгэл ургатал багш миний хөө Монгол улсын аврагуулна гэж ерөөсөө хэлдэг байсан. Тэгээд дөнгөж нэг 11-12 төгсчл за би Монгол улсын аврагуулна гэсэн л тэр нэг зорилго мөрөөдөл бас нэг тэмцээн оролдонд ороод 5 жил бас бэлтгэл хийцэн өгч өөр штэ. Тэгтэл медаль авахгүй яваад байх тэр үеийг л илүү хүүх насны мөрөөдөл том байсан болохоор л ер нь бол чандарх үе байсан ч илүү одоогийн мөрөөдж байгаа амжилт руугаа бас төхөж очиж байхад гол үүрэг болж байгаа нэг өнөөсөндөө би багын л тэр баг хүүхд насны минь мөрөөдөл одоо намайг өдөө зэрэгтэй л аваа явж байгаа юм байна. Энэ том эрхэм үндтэй цолно дааж явна гэдэг бол өөрөө айгүй хэцүү асуудал. Тэгээд тэрний хэмжээнд өөрөө бас цолны хэмжээнд хүн өөрөө хөдөлмөрлөх ёстой. Тэгээд цолонд нэг эзэн байна гэж ярьдаг шүү дээ. Тийм ахын төлөө ер нь бол өдөр шөнөгүй хичээж байна гэдэг. Спорт болон хүний амьдрал бол тэр жигтэй уналт босолт гэж би боддог. Тэгээд ер нь бол уналтанд нэг сэтгэл готроо шаналаад авах хэрэг байхгүй. Хэрэг хүн төдий чиний босч чадсан хүн л амжилтанд хүрнэ гэж бодож байгаа. Ер нь залуучууд үнэртэй захахад бол хөдөлмөрч тууштай бай. Ямар ч уналтанд битгий санаа зов. Аль болох л ерөөсө тэмцэж бослоо гэж хэлмээр байна. Хамгийн ихний тамирчин болгоны л боддог бодол төрөнд боллоо сонсч үзэх. Олон улсын тэмцээнд гараад.
ямарсан чөлөө төхөр барилж байхдаа сонсч утсан. Тэгээд өөрөө ирэхгүй л Монгол орнороо бахарах сэтгэлтэй. Монгол улсын төрөнд бол хараад төрөнд бол сонсоод байж мэдрэмж бол үнэхээр тамирчин боллоо доо гэсэн тийм нэг мэдрэмжийг өгөөд огшоох тийм гоё зүйлүүд нэг байд юм лээ. Тэгээд хамгийн гол зүйл нь ерөөсөө тэр л. Ард иргэд маань залуучууд маань хүүхд өхөө сайн мэддэг байх хэрэгтэй. Энэ их тусгаар тогтнол энэ их орныг ямар их үн цэнээр авч үлдсэн тий. Ямар мундаг хүмүүс залуучууд тухайд 18 хан 19 настай залуучууд амиа өргөж авч үлдсэн. Энэ бол юутаач үнэлшгүй. Одоо үн цэнтэй зүйл гэж бодож байгаа. Тэр нь алдраад миний амтлагийн гаргасан амжилттай бол алдраас хороо маань сайн шүү холбоотой нэг их хэсгээд олж өнгөрч जैन тэгээд хамгийн зам багт анхаал бустар тондорож тэр нь цааш улсын арслан болтлоо одоо ингээд сайхан энэ том хүчний нэр дор ингээд амжилттай орго авчина. Алдар спорт хорооноос Монгол улсын аварга 13 төрөн гарснаас дархан аварга 5, даян аварга 2, аварга цолтон 6 төржээ. Үүнээс Монгол улсын хөлбөмбөрийн баатар хэмээх эрхэм алдрыг 4 аварга хүртсэн байна. Аливаа спорт бас цэрэгжилтэй үжиж амжилтанд хүрдэг тий. Тэгэхээр бол салшгүй холбоотой гэж би боддог. Цэрэг хүн бүх хүн бол эр хүн байхын үндэс. Хариуцлагатай үүргээ хомсорлсон, их орноо хамгаалсан тий. Гэр бүлээ хамгаалсан тиймэрхүү байдлын үндэс өгшөлнийг болохоор тэгээд яг л уйлддаг гэж боддог. Одоо их орон гэдэг үг бол би одоо ялангуяа сая олон улсын тэмцээнд орохтол мэдэрсэн тусгаар тогтсон их орон гэдэг бол ямар үн цэнтэй те сайхан байдгийг мэдэрчээсэн. Тэгэхээр тусгаар тогтсон их оронтой салшгүй холбоотой зүйл бол сэрэгтэй айрам. Монгол бүхөө одоо ирээдүйн хойч үедээ сайхан өвлүүлэх юмсан л гэж одоо зорж байгаа. Сайн сайхнаар нь те хүндлэлээр нь дамжуулж өвлүүлэхийг л зорддог доо. Одоо бэлтгэл сургалт хийж шигэлж байгаа дүүнертэй бол хандаж хэлэхэд тууштай байгаарай. Тэгээд ер нь бол бэлтгэлийг бол яг бэлтгэлтэй л яг бүтэн цагаан завруулаад зүрх сэтгэлтэй зориулаад бэлтгэлээс дуусгаж ягаасаа л хүсэж байна. Тэгээд хайл болох л тэгээд Монгол үндэсний бүхийг гой сайхан харагдуулах юм лээ те. Уг нь бол гой сайхан зүйлүүд нэх боловч ганц нэг харалсан хармаас энэ жоохнууд байдаг нь илүү хүмүүсийн анхаарлыг татаад байдаг юм шиг надад санагддаг. Гэхдээ илүү тэрнээсээ гой сайхныг мэдэрч үзээд те гой сайхныг бас хараасаа гэж хүмүүсээс бас өрөөлж जैन тэгээд аль болох үндэсний бүхтэй тэгээд илүү гой байлгах, өв соёлоо авч үлдэх илүү тийм цагаан талаас нь л харуулах гэж байдаг. Энэ одоо бүхэл хүмүүс бол хөдөлмөрч байж ижил амжилтанд хүрдэг тий. Тиймээс хөдөлмөрч тууштай өнөөдөр амжилт гарахгүй ч гэсэн бас маш сайн тууштай байж маргааш юм уу тий. Тэрний маргааш ч юм амжилт гарах өдөр ирнэ л гэж тэгж боддог. Тэдний амжилтын цаана тасралтгүй бэлтгэл, хатуу сахилга бат, багш дасгалжуулагчдын зөвлөгөө, гэр бүл, хамт олонны дэмжлэг гээд олон хүчин зүйл бий. Хүчит бүхийн хэмэр тэсвэр хатуужлыг илтгэх барилдаанаараа Түмэн олонны уухайг бадраасаар яваа Монгол улсын Арслан Батмагна Орхон баяр нар Монгол бүхийн түүхэнд өөрсдийн өнгө тод мөрөө үлдээж яваа залуу үеийн төлөөлөл билээ. Монгол сата шөнний 어떠든